За одоо бүгдээрээ симуляцийн програмтай танилцж болно. За өнөөдөр бол би Practice гэдэг програмыг та нарт танилцуулъя. Ихэвчлэн хүүхдүүд бол Arduino Tinkercad дээр симуляцлдаг. Practice симуляцаас өмнө нэг ийм энэ хаасан 20 жилийн өмнө Хятадд зохион байгуулагдж байгаа үндэсний 7 дахь хүүхдүүдийн дунд электроникийн олимпиадын зураг тавьж байна. Тэгэхээр Хятадд бол одоо бидний явуулж байгаа электроникийн олимпиад шиг олимпиад бол 2005 онд 7 дахь удаага гэхээр энэ ч одоо бараг 1998 оноос эхлээд зохион байгуулагдсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр EBS-ийн бүх төвшөнд явагддаг. Одоо энэ хүүхдийг харахад бол нэг ойролцоогоор 4-5 дугаар англи хүүхд байх тийм ээ. Өөрөө гагнуурын алхаа барьцсан электроникийн хэлхийг гагнаад ухсраад сууж. Тэгвэл бид нар энэ удаагийн олимпиад дээр бол автор юм гагнж ухсрахгүй тийм ээ. За та нар Arduino-гоор юм хийж туршихтаа бол мэдээж прототипын буюу энэ breadboard талхан хавтан гэж нэрлэдэг энэ цагаан хавтан бол нэлээд өргөн ашигладаг. За тэгэхээр хийсэн роботын одоо янз бүрийн нөгөө хийсэн төхөөрөмжүүдээ зөвхөн ийм талхан хавтан дээр ухсраад ингэ болчихно гэж бодож байгаа болохгүй шүү. Ийм хэлбэрээр уралдаанд бол оролцож болохгүй. Миний мэдээж зөвхөн та нар юма туршиж байх үедээ сургууль дээр одоо гэртээ ингээд хийж байх үедээ зөвхөн ингэж ухсарч болно. Өөрөөр хэлбэл энэ олимпиадад оролцох танд ямар шаардлага бид нар тавих уу гэхээр хийсэн зүйлээ маш нарийн схем зурагтай боловсруулад ядаж ийм универсал хавтан дээр гагнсан байх хэрэгтэй. Яг тэр зурсан схем зураглалынхаа дагуу. Универсал хавтан дээр гагнахтаа маш найдвартай гагнсан байх хэрэгтэй. Тэрхэн үзэмжтэйгээс гадна мэдээж үйл ажиллагаа найдвартай салж боторж унаад байхгүй. Наашаа цаашаа зөөж байх үед юм чин салж унаад байх хэрэггүй гэсэн. Манай хүүхдүүдийн ихэвчлэн гаргадаг алдаа юу гэхээр ялангуяа энэ Arduino микроконтроллер дээр энэ ингээ портууд нь залгуураар залгацж байна шүү дээ. Энэ залгуураар залгасан тохиолдолд энийг халуун нөгөө даан цавуугаар ч юм уу хөдөлгөөнгүй болгож наах хэрэгтэй. Тэгхгүйгээс болоод яг нөгөө уралдаан болдог юмаа үзүүлэх гээд аваад ирдэг. Тэгтэл нэг шон салаад унцдаг. Тэгэнгүүт энэ эндээ салсан байхаа гэж одоо дорын нөхрөө авч хийгээд андуурч хийгээд ингээд юмаа шатаагаад ингээд сандарсан үедээ бүр илүү нэмэлт сандрал болгоод. Тийм учраас би тэг зөвлөх гээд байхгүй. Салгааргүй болгож тавуудах хэрэгтэй. Түүнээс гадна энэ илүү нэмэлт элементүүд ухсрахтаа breadboard биш ийм универсал хавтан дээр ухсарсан байх хэрэгтэй гэж анхааруулад байна. Тэгээ бүх зүйлээ яг нийлүүлээд нэг хам хавтан дээр ухсарсан байх хэрэгтэй. Хөдөлгөөнгүй. Ямар нэгэн байдлаар салах, нийлэх тийм юм тасрах, утсан, санжигансан байсан ийм байж юусоо ах болохгүй гэдгийг бас анхааруулж хэлье гэж бодсон. За тэгээд PCB хавтангууд хийж болно. Хэрвээ чаддаг бол бүр энэ бол илүү одоо өндөр түвшний электроник энэ төр бол бас та нарын одоо үнэлгээнд бол ороо явна. За тэгтээ заавал PCB хавтан хий гэж бол шаардахгүй. Универсал хавтан дээр ухсарсан байж болно гэсэн. За тэгээ эцсийн дүндээ бүх юмаа нийлүүлээд нэг ийм модон тавцсан дээр ч юм уу, хуунцар тавцсан дээр ч юм уу ингээд ухсарсан байх хэрэгтэй. Заавал бүр битүү гэр хайрцаг хийх шаардлага бол байхгүй. Бид нар электроникийн олимпиад учраас одоо бүр яг тийм гэр хайрцагны гоё дизайны уралдаан биш учраас
нэг тийм гэр хайрцаган дээр их анхаарал тавиад шаардлагагүй шүү гэж бодож байна. За яг зөв өөрсдөө хүсээд бэлэн тийм гэр ховонцор хайрцаг марцаг олоод дотор нь хийгээд угсарч болно. Тэр бол болохгүй гэх юм бол байхгүй. Заавал тэрэнд их мөнгө төгрөг цаг зав өрөөдөх шаардлагагүй шүү гэж би анхааруулж. За түүнээс гадна угсралт хийх үед анхаарах хэд хэдэн зүйлс байгаа. Гагнуурын алхны онцлог байна. Манай хүүхдүүд тэгвэл тоглогыг хайлуулаад хооронд нь хөргөчүүл гагнагдчихлаа гэж боддог. Үнэн хэрэгтээ бидний ашигладаг энэ 220 вольтаар ажилладаг энэ ердийн гагнуурын алхах бол маш их гологддог. Та нарын хийж байгаа зүйлийн чанарт ерөөсөө хамгийн их нөлөөлдөг зүйл нь энэ. Тэгэхээр мэдээж зориултын одоо орчин үеийн ийм stationary буюу суурин гагнуурын алхнууд баг хүчтэй ийм гагнуурын алхнууд байдаг. Энэ бол ямар үүрэгтэй юм бэ гэхээр хүчлийн багасгсан байдаг учраас орчин үеийн одоо энэ микро элементүүдийг гагнах үед янз бүрийн статик хүчтэй индукцийн хүчлүүдээр гэмтээхээс болгоомжилж ингэж ашигладаг. Энэ 220 вольтаар ажилладаг төхөөрөмжүүд чинь энэ гагнуурын үзүүр дээр янз бүрийн потенциал бий болцсон байдаг байна. Тэгээ энэ потенциал нь очиод нөгөө 5 вольтаар ажилладаг чипийг очиод гагнах гад хүргэхээр доторх арга дамжуулагчдын гэмтээчдэг байхгүй. Тэм учраас 220 вольтаар ажилладаг гагнуурын алхах бол ашиглах нь төдийлөн тийм биш. Оновчтой биш байдгийг шүү гэж би анхааруулах гэдэг. За 220 вольтаар ажилладаг гагнуурын алхахыг ашиглаж байгаа нөхцөлд бид нар ийм гэрлийг тод бүдэг болгож тохируулдаг ийм димер хэлхээ гэж одоо энэ барилгын материалын дэлгүүрүүдээр байдаг. Унтраалганы оронд хананд зоочоод эргүүлэхээр чийдинг тод бүдэг болгож удирддаг гэсэн үг. Тэгэхээр энэ чийдинг тод бүдэг болгож удирддаг энэ удирдлагыг гагнуурын алхахтайгаа холбочих юм бол гагнуурын алхахныхаа температурыг докторжуулж болно гэсэн. Тохируулж жоохон хүчтэй юм гагнах хэрэгтэй бол нэмээд толгон байх хэрэгтэй бол багасгаад. Тэгэхгүй ингэ тохируулдгүйгээс болоод гагнуурын алхах маань яадаг вэ гэхээр эхлээд залгах үед хүйтэн байхдаа муу гагнаж идэг. Тэгснээр нэг хэсэг яг температур нь тохироод ирэхээр сайн гагнаад эхэлдэг. За тэгээд харин цаашаа үргэлжлээд хитрхи халдчихаараа дахиад гагнаж чадах болчихдог. Тэрийг ойлгохгүй хүүхдүүд ингээд гагнуурын алхах нь хатчаад байдаг. Тэгээд нөгөө юм гагнагдаж өгдөг. Нэг ийм чанаргүй бүтээлүүд гараад идэх шүү гэдгийг маш анхаарах. За тэгээд мэдээж энэ тохируулга нэг ийм арзетиктэй утсаар холбоод цааш нь дахиад нэг вилгтэй болгоод 220 залгаад эндээ гагнуурын алхаа залгаад энүүгээрээ температураа удирддаг ийм зүйл хийх нь шүү дээ. Ингэж ашиглавал илүү үр дүнтэй болдё шүү гэсэн. За аюулгүй ажиллагааны үүднээс бол гагнуурын алхахны суур байнга хэрэгжилж явах хэрэгтэй. За түүнээс гадна энэ нойтон буюу устай чигтэй ийм спонж порлоныг ашигладаг. Энэ порлон энэ гагнуурын алхахны хошууг маш сайхан цэвэрхэн байлгадаг. Гэхдээ манай хүүхдүүд энийг усаар норгодог гэдгийг мэдэхгүйгээр хуураагаар нь үрээд идэг. Тэгээ гагнуурын алхахных нь хошуу бохир байхад мөн гагнах чадварт нь нөлөөлдөг. Тэм учраас энэ нойтон устай спонжийг ашиглаж гагнуурын алхахаа цэвэрлж байх хэрэгтэй шүү. Ингэвэл гагнуурын чин чанар маш өндөр болно гэсэн үг. За тэгээ мэдээж гагнуурын алхахны чинь энэ залгуурны юм юунда таахгүй байвал одоо хувиргалч энтер ашиглаад тохируулаад ингээ хийж болно. Энийг бол та нар өөрсдөө зохицуулаад хийчих бүрэн боломжтой. За мөн гагнуурын алхахны тоглоомны чанарын тухай. Та нарын хөдөлж авдаг энэ тоглоом бол ихэвчлэн цагаан тоглоом, хар тоглоомны хольц байгаа. Цагаан тоглоом, хар тоглоомны хольц гэдэг бол үндсэндээ хар тоглоом гэдэг чинь эрүүл мэндэд маш хортой. Тэгэхээр гагнуур хийж байх үедээ өрөөгөө агааржуулсан тийм ээ өөрөө маск зүүсэн ийм байх хэрэгтэй. Тэрнээс шууд гагнуурын алхах барьж яваад энэ тоглоомыг амандаа хийгээд үнхээд иж ерөөсөө болохгүй. Энэ чинь асар хортой зүйл. Хар тоглоомны найрлагатай. Дээр нь ингээ бичсэн байна шүү дээ. Энэ хар тоглоом 37%, цагаан тоглоом 63% гэдэг ингээ бичсэн байна. Уг нь бол энэ бол хамгийн хямдхан учраас манай Монгол дэлгүүр болгонд л энэ л байгаа. Өөр тоглоом бол зориудаар одоо мэрэгжлийн хүмүүс захиалж авчирдгүй юм бол байхгүй байна. За энэ жишээлбэл lead free гэж бичсэн тоглоом байна. Lead free гэдэг чинь хар тоглоом байхгүй гэсэн үг байхгүй. Хар тоглоом байхгүй болохоор үнэ нь хамаагүй өндөр болно. Маш өндөр үнэтэй болно. 1 кг нь $40-50.
Энэ ердийн тоглог бол 1 кг нь 15-аас 20 доллар орчим үнэтэй байдаг байна шүү дээ. За манайд бол тэг килограммаар биш. Мэдээж энэ чинь граммаар зараа явчихж байгаа. За энэ бол жишээлбэл цагаан тоглог зэсгийн холцтой. Цагаан тоглог зэсгийн холцтой учраас эрүүл мэндэд хор хөнөөл байхгүй. За бүр үнэтэй болоод ирэхээр одоо бидний яг мэрэгжлийн төвшөнд ашигладаг тоглог, миний өөрийн ашигладаг тоглог бол ийм үнэтэй тоглог байгаа. Цагаан тоглог мөнгө, зис, никел, германиумын холцтой ийм тоглог байдаг байна гэсэн үг. За энэ маягаар бол чанартай тоглог ашиглавал та нарын гагнаж байгаа тэр гагнаасны бас чанар сайжирдаг гэдгийг мартаж болохгүй. Буруу тоглог ашигласнаас болоод гагнуурч нь буруу болоод муу болоод идэв шүү гэж би анхааруулах. За мэдээж аюулгүй ажиллагаа чухал. Мэдээж гагнуурын алхахыг ингэж барай гагнаж идэг хүн гэж байхгүй байлгүй дээ, тийм ээ. За энэ бол зөв барьсан юм шиг байна. Гэхдээ бас энэ хүнд ямар ч хамгаалалт аюулгүй ажиллагааны зарчим алга. Хамгийн наад зах нь нүдний шил зүүж явах хэрэгтэй. Нүд рүүгээ халуун тоглог өсгөх гэсэн тохиолдол асар их байдаг. Тийм учраас гагнуур хийж явах үедээ бол хамгаалтын нүдний шил заавал зүүж явах хэрэгтэй. За энэ хүн бол хамгаалтын нүдний шил зүүцсэн боловч энэ гагнуурын ууранд утагдаад байна. Тэр энэ бол эрүүл мэндэд маш хортой. Ядаж давирхааных нь өнөр хүртэл заримдаа тааламжтай санагдаад иж магадгүй. Энэ бол их тийм тааламжтай зүйл биш. Уушхинд тийм их надад зүйл биш ээ гэдгийг анхаарч байгаа хэрэгтэй. Тэгэхээр хамгийн зөв зарчим бол гагнуур хийж байхдаа маск зүүж сурах хэрэгтэй шүү гэдгийг сануулах гэдэг. За тэгэхээр нэгдүгээрт нүдний шил, маск, гагнуурын алхахны суур заавал ашиглах хэрэгтэй шүү. Төмөр тавиад иж болохгүй гэсэн. За энийг би анхааруулж хэлье гэж бодсон. Сүлжээнээс болоод байгаа юм билгүй. Миний компьютер гацаад нэг файл нэх гэсэн чинь уншаад салхав. За энэ
Produce програм. Produce програм бол Arduino энэ микроконтроллерыг яг бодиттой байгаа мэтээр стимуляц сайн хийж болдог ийм зүйл. Яг Produce програмыг хэрэгэлдэг хүүхэд багш нар юу дардаа? Rise Hand дардаа. Хэдэн хүн байна вэ? За цөөхөн байна тийм ээ. Энэ соншоод би юу компьютерээр старт хийх та бүхэн хөдөөж нэг удахгүй бах. Цаад ороод. Айгуу ч юм уу? За айгуу ч юм уу. Энэ нөгөө LCD дэлгэц Arduino микроконтроллер. За ийм холболт бол та нар бүгд л үүсгэж байгаа бах тийм ээ. За энд би LCD дэлгэцийг Arduino микроконтроллертой зөвхөн хоёрхан порт ашиглаад холбодог ийм холболтыг үүсгэх гээд байна. За жишээлбэл энд энэ 500 дугаар хөлийг холбоод
ийм LCD дэлгэцийг Arduino-той холбохдоо ар дээр нэг ийм жижигхэн борд гагнасан ийм хэрэгжилж байгаа хүүхдүүд байна уу? Тестер ч юм. За тийм зарим нь бол ингэж холбож байгаа тийм ээ. За энэ симуляцийг одоо яг энэ жижигхэн бордыг би энд өөрөө ухтарж яах гэсэн. За ингээд энэ бол дижитал холбогдох хэрэгтэй юм байна. За энэ logic probe big гэдэг энийг энэ 7 дугаар хөлнөөр холбочихъя. За Arduino-гийн анги болчих. Arduino-гийн газар тэжээлэн холбослоо. Энэ бол би Arduino Nano гэдэг жижигийг ашиглаад байгаа. Энэ үндсэндээ Uno-тойгоо адилхан л да. За ингэснийхээ дараагаар би код олж гаргаж ирэх хэрэгтэй. За энэ Hello World гэдэг дэлгэцэн дээр бичих гаргадаг код доо тий. Миний компьютер их удаан болчихлоо. Сүлжээнд холбоод нөгөө юу хийж байгаа болохоор минут нь хордмол нэгддэг. Энэ айгуу тавлж. Хараач ингэж утгагүй юм шиг.
Тэгэхээр энэ LCD дэлгэц та нар холбож ашиглаж байгаа бол шууд LCD дэлгэцийг Arduino руу холбож болно. Тэгэхээр хамаг байдаг портууд маань хүрэлцгээ болоод ирж байгаа. За тэгэхээр та нар магадгүй бүр том мега гэдэг контроллер ашиглаж байгаа хүмүүс байна уу? Байхгүй юм шиг байна тийм. Ерөнхийдөө дандаа ууна ашиглаад байгаа бах тийм үү? За ууна нано хоёр л үндсэндээ нэг ялгаа байхгүй. За энэ саяны I2C хоёр утсаар LCD холбогддог код. Энэ LCD I2C гэдэг library-г ашиглана. Энэ бол include гэдэг энэ library-г гаргаж ирж байна. Энэ library-г манай Arduino IDE-дээ бол суулгацсан байх хэвээр. За тэгээд энд бол шууд энэ PCF 8574 гэдэг энэ модулаар холбогдож байгаа. Энд миний PCF 8574 холбогдсон байгаа. За ийм хэлбэрээр ингээд холбосон байна. Мөн нэг контроллерт олон дэлгэц холбож болдог. Энэ PCF 8574 гэдэг интерфейсийнхээ энэ A0, A1, A2 гэдэг энэ утгуудыг өөрчлөх замаар өөрөлдөл би одоо бол шууд бүгдийн тэжээлтэй холбочоод 7 гэдэг 111 буюу 7 гэдэг хаягн дээр холбочоод байна гэсэн үг. За тэгээ эндээсээ бол энэ хаягийг 27 гэд сонгоцсон байна гэсэн. Тэгэхээр энэ дугаараараа өөрчлөөд байна гэсэн. Хэдэн дэлгэц холбосон ч болно гэсэн. Нэг контроллерт 3-4 дэлгэц холбосон ч болдог байна. Ерөнхийдөө энэ чинь дээдл нь 8-ыг холбож болдог байна. За тэгээ одоо энэ Bluetooth симуляцийн энэ микроконтроллерт кодыг нь ачаалахдаа компьютер дээр кодыг хөрвүүлээд хадгалсан байх хэвээр. Тэхийн тулд одоо энэ дэлгэцэн дээр Hello World гэдэг бичиг гаргаад тэгээд одоо дэлгэцийг анивчуулаад идэг ийм код бичих хэрэгтэй гэсэн үг. За энэ кодыг хөрвүүлнэ. Хөрвүүлэхдээ компьютер дээр хадгална. Өөрөлд би одоо бодиттой микроконтроллер компьютертэй холбоогүй байгаа учраас энэ Bluetooth симуляцийн кодыг хөрвүүлээд компьютер дээр хадгалах хэрэгтэй. За тэхийн тулд эхлээд би энд процессороо сонгоно. За процессор маань минийх Arduino Nano гэдгийг сонгоцсон байна. За тэгээд процессор нь 328 гэдэг процессортай. За ийм хэлбэрээр Arduino-го сонгочоод sketch хийхдээ export compiled binary гэдэг хадгалах хэрэгтэй. За тэгэхээр энэ бол хөрвүүлт хийгдээд жинхэнэ Arduino руу шарах биш. Миний компьютер дээр файл нь хадгалагдсан гэсэн үг. Энэ sketching export compiled binary гэдэг командыг ашигласнараа. За хөрвүүлт явагдаад дуусчлаа. Хөрвүүлт явагдаад дуусах дээр Arduino гэдэг микроконтроллер дотор LCD Hello World гэдэг дотор build гэдэг фолдер байгаа. Энэ дотор Nano гэсэн фолдер байна. За энд нөгөө код маань бичигдээд гараад иржээ гэсэн. За тэгээд энд нэг hex файл байна. Энэ hex файл бол ийм бахан код бичигдсэн байна. За энэ 16-ын тооллын системээр бичигдсэн энэ код бол яг Arduino-гийн микроконтроллерын machine language буюу яг өөрийнх нь машиныхын компьютерийн ажилдаг кодн дээр бичигдсэн програм гэсэн үг байхгүй. Бид нар бол энийг хараад ойлгохгүй. Харин бидний ойлгож байгаа код маань бол энэ хүний ойлгодог шахуу хэлээр C төвшөнд бичигдсэн гэсэн. Энийг хөрвүүлээд ийм машин код болгоо гаргажээ гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ Bluetooth симуляторынхаа Arduino дээр очиод чипэн дээр нь хоёр тавьшээ. За тэгээ эндээс файл open гэдэг.
За энд Arduino кодны юу руу ороод LCD Hello World гэдэг фолдер руу ороод Build гэдэг фолдер руу ороод Nano гэдэг фолдер руу ороод за энэ hex гэдэг энэ кодыг open. За ингээд энийг окей. За одоо энэ бол кодтой болцсон. Энэ дээр Hello World гэсэн бичиг гарах хэрэгтэй. За энэ бол LCD-ний маань backlight-ны гэрлийг сунтарж байгааг надад харуулах хэрэгтэй гэсэн. За ингээд симуляцийг ажиллуулъя. Үнийг яваад. Плей тавьчихсан гарч ирэхгүй. Энэ нөгөө юмнууд албагүй шүү дээ. Дуу байна уу? Яасан гинэ? Дуу асуул. Зүгээр л. Юу алга байна? Нилээ хэлж байгаа юм чи ойлгосонгүй юу ахгүй байна гэсэн бэ? Дууны хэсэгтэй байж байгаа. Одоо зүгээр л. Аа. Дуу байхгүй. Би чамайг энэ миний зурж байгаа схем дээр алдаа байна гэж хараад байгаа юм байна гэж бодохгүй.
Таачих энд. Зөв. За энэ ингэ бичгэн. Тэгээд алга болоод байгаа ийм код. За ийм маягаар энэ компьютерийн симуляцуудыг ашиглаад баг бодиттой юм шигээр нэлээд ажлаа урагшлуулж болно. За тэгж жагаад мэдээж жинхэнэ бодиттой хэлэхээр үгүй бас холбож орох хэрэгтэй болох бах. За асууд тодруулах юмнууд байна уу? Ялангуяа энэ симуляцийн програмтай холбоотой. За энэ Produce програмыг интернетээс шууд одоо энэ хаагаад өөрөөсөө даунлоод хийж болно. Гол нь суулгахаар нөгөө demonstration буюу демо хувилбар суух хэрэгтэй. Демо хувилбар гэдэг нь бол лицензгүй, үнэгүй гэсэн үг. За гол онцлог нь хийж байгаа юм хадгалж болдгоо. Тэрнээс биш ажиллах зарчим бүх юм нь бол 100% ажилдаг. Ийм хэлбэрээр дуудаг байгаа. За тэгэхээр лицензийг нь олж авах гэдэг бол нэлээд асуудалтай, нэлээд үнэтэй програм хангамж байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За гол нь хүүхдүүд багш нар ер нь асууж тодруулах юм юу вэ? Харилцан ярилцах хэлбэрээр одоо явуул арай үр дүнтэй баг. Та нарын гол хэрэгцээ яг юу вэ? Багшаа. Юм асуух гэсэн. Асуу. Зарим материалын ер нь хаанаас судалж авах хэвээр юм? Улаанбаатарт Proton Computer Land гэдэг хоёр электроникийн дэлгүүр үүдэг шүү дээ. За өшөө CPCGMN гэдэг онлайн дэлгүүр байгаа бах. Ер нь бол Улаанбаатар хотын ийм дэлгүүрүүдээр дамжуулж захиж авч болно. За түүнээс гадна манай багш нараас дашны багш байна уу? Гараа явцсан байна. Байна. Таша ер нь бид нар тийм захиалга аваад хөдөлгөөн авалт та боогоос ч юм уу хийж болох уу? Болно шүү дээ, тийм ээ? Тий, болох байх. Тий. Бид нар өөрсдөө тэгээ захиалаад авчдаг юм чи. Тэгэхээр хүүхдүүд бас хэрэгтэй юм юу байна? Тэрийг зохион байгуулж байгаа комисс руу захиа бичээд яавал бид нар нийтэд нийлүүлээ захиалга хийж өгч болох байхаа. Яг хэрэгтэй юм ийм зүйл хэрэгтэй байна гэдэг. Захиалга дор хаяж нэг 10-аас 14 хоног ирдэ шүү дээ. Тийм учраас юмнуудаа бас эртхэн явахгүй бол цаг хугацаанд шахагдчих вэ гэдэг асуудал.
энэ чинь дашнима бүтээлүүд бэлэн болох хугацаа чи хизээ вүлээ? За оролцож байгаа хүмүүс ч гэсэн нөгөө юун дээрээсээ харсан байж магадгүй. Одоо чинь бидний бүтээлийн бэлэн болох хугацаа гэдэг нэг юм байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг бас анзаарч харж байгаа хэрэгтэй байна. Сайн байна уу гэж юм асуух гэсэн. Асуу. Энэ шигшээ шатанд шалгарсан багуудын сургалт гэдэг нэг өдөрдмжин юу? Энэ өдөрдмжин дээр явахын тэгээд шигшээ шатны хийцээ болох юм бол шигшээ шат гэдэг нь одоо ингээд та нарын энэ 3 сэдв өгөөд эндээс сонгоод хийсэн бүтээлийг чинь уралдуулаад шалгаруулна гэсэн үг байхгүй. Тэрний дараа тэр нэг нийт нэг улсын олимпиадууд болдог шүү дээ 4 сарын сүүл орчим. Тэр харьцаа болох болов. Гэтэ яг физик, математик энэ гэсэн улсын олимпиадууд дууссаны дараа дизайн технологи олимпиадын дараа ч юм болох байх гэж байна. Тэр улсын бусад олимпиадуудтай бол цаг хугацааг давхцуулахгүй байх хэрэгтэй байна. Тэрийг зохион байгуулах комисс шийдчихнэ. Асуу. За багшаа ингээд одоо энэ Arduino код нэг програм чихээр нэг утгын яаж өгдөг програм нь яаж ажилладаг юм тэгээд жоохон сайн мэдэхгүй байна л да. За яг нарийн тийм деталыг юу яа гэвэл мэдээж бид нар тийм хичээл заагаад байвал нэгдүгээр цаг юу байхгүй төвхтэй болно. Би чамд юу зөвлөх үү гэхээр за мэдээж та нараас баг зэрэг англи хэлний мэдлэг хэрэгтэй болно. YouTube руугаа ороод За миний компьютер их удаан болчихсон. YouTube руугаа ороод багшаа энэ яруу сонсож байна. Ano? Arduino Beginner Projects гэж жишээлбэл хайл та тийм ээ. Багшаа. Ano? Энэ яруу сонсож байна. Миний яриа сонсогдож байна уу? За. Юу? Таны хүүхдээс сонсож байгаа бох тийм ээ. Одоо ирэх юм хэлэх гэсэн үгүй юу? Би нэг юм хэлэх гээд байна. За, хэл. Юу Arduino-гийн хадгалах сургалт маргаашийн нөгөө хичээл дээр орно. Зөв. Тэгэхээр нөгөө Arduino-той холбоотой юмуд байвал маргаашийн хичээлдээ бэлдээд хийж байгаарэ, асуултуудаа бэлдээд хийж байгаарэ гэж. За зүйтэй яг тий. Маргааш бас 2 өдөр дараалаад сургалтууд байгаа шүү дээ, тийм ээ. Юу ч гэсэн саяны асуусан хүүхд бол энэ YouTube-ээс энэ Arduino tutorial гэдэг янз янзын энэ яаж кодо бичдэг ийм товрол хичээлүүд байгаа. Эднэрийг сайн үзэх хэрэгтэй. Тэгэхээр та нараас жоохон англи хэлний мэдлэг шаардлагатай бах. За яг үүнийг Монгол орчуулагтай болгоод хэрэгжилж болно. Гэхдээ энэний Монгол орчуулга нь хүн ойлгоход жоохон хэцүү юм шиг байна. Юу ч гэсэн англиараа бол маш олон хичээлүүд ингээ байгаа. Англи шатны. Тэгээд эдгээрийг яг дуурайгаад хийх хэрэгтэй юм шүү гэсэн үг.
Багш монгол хэлтэй LSPNX гэж цуг дээр монгол хэлтэй Arduino хичээлүүд байсан шүү. За тэрийг бас маргаашийн хичээл дээр нэгэндээ бас юу яаж болно. Чат дээр биччихнэ. Чатан дээр линкийг бичээд ингээ. Өнөөдрийн хичээл нь хадгалагдаад дахиж үзэж болох юм болов уу? Болно энэ бичлэг рекорд эхэлсэн байсан. Бүтээлээ яаж хийгээд тэгээ танилцуулах юм бол Бүтээлээ та нар өөрсдөө видео хийгээд энэ YouTube-д байршуулна шүү дээ. Өөрсдөө. Одоо ингээд хийгээ явж байхдаа ч гэсэн та нар янз бүрийн зураг аваад видео бичлэг хийгээд ингээд нөгөө танилцуулгандаа бэлдэж явах хэрэгтэй байхгүй юу? За тэгээд хийсэн бүтээлээ ингээд ажилуулаад туршаад ингээд яг та нарын үр дүн харагдаад ингэж байгаа тэрийг бүгдийг видео болгож бичээд YouTube-нд оруулаад тэгээд тэрийг бид нар л явуулна шүү дээ. Бид нар тэндээс чинь дүгнэлт хийж нөгөө шигшээ шалгаруулалтанд дуудах байхгүй юу? 3 төрлийн бүтээл гэж 3 бүтээл ямар 3 бүтээл байгаа лээ? Төрөл. Өдөртөмжтэй. За хийх юмнуудын тухай та нар тэр бүртгэл хийлгэж явах үедээ л танилцсан байх хэрэгтэй доо. Би одоо яг энэ зүйл дэлгэрэнгүй бас зарим юмыг танилцуулахад хэцүү байна. Дашнын багш нөгөө вебсайтаараа дамжуулаад мэдээлэлээ бас нэмж өгөөрэй. За. Хүүхдүүд тэр Facebook дээр байгаа электроник олимпиад гэсэн вебсайтныхаа танилцуулга энэ тэрийг сайн унш. Түүнээс гадна сая хэн багш маань хэлсэн маргааш болох сургалтанд та нар юу заалгамаар байгаа энэ төр гэснийг бас тэр юун дээр чат хэлбэрээр тэр вебсайтанд юугаа оруулахгүй санал хүсэлт энэ тэр. За тэгээд янз бүрийн сенсор модулуудыг холбох энэ төр гэсэн тийм специалны хичээлүүд бол 3 дахь өдрийн хичээлэн дээр ч байгаа байх гэж би бодож байна. За өөр асууж тодруулах юм юу вэ хүүхдүүд ээ? Ань саяхан нэг удасны дугаараар нэг лавлсан нэмэлт онооны даалгавар орж ирж магадгүй гэж ярьж байсан. Тэр юу болсон бэ? Батбаяр багш энэ талаар хэлэх юм байна. За тэрийг бусд нь нөгөө юугаараа зарлаа. Facebook Вебсайтаараа зарласан нэр баг тийм. Тэр Facebook дээр байгаа сайтаараа электроникийн олимпиадын сайтаараа янз бүрийн асуудлууд одоо энэ шинээр юм захиалах гээд танаас яаж авах вэ энэ төр гэсэн асуудал байвал тэднийг энэ төр бичээд явуул зүгээр байх гэж бодож байна.
Энэ Facebook группээр ерөнхийдөө явж байгаа бах тийм ээ. Тэгш. За тэгээд энэ дээр энэ сургалтын хамгийн сүүлийн пост байна. Жишээл энэний доор асуух асуултууд маргаашийн сургалтын дээр юу анхаарч сонсомоор байна. Энэ төр гэсэн ийм юмнуудаа битээдэвэл амьд холбоотой болох байх гэж бодод шүү дээ. Хоорондоо харилцсан. За тэгвэл асуух зүйл байхгүй бол өнөөдрийн сургалтыг ингэ дуусгах уу? За батгтун багштай баярлалаа. За анхаарал хандуулсан бүгдэнд нь баярлалаа. Тэгээд олимпиадад амжилттай оролцоорой гэж хүсээрэй.